Уяа сойлох сайн уу? Эвлэгээ. Уяа гэдэг байна. Сайхан байна. Ордогтой сайхан байна. Энэ зооны Тархан сайхан бисч байна уу? сайхан зүсч байна. Сайхан бисч байна. Өөрхийн юм өөхөх үрдэр. За, мөр урд нь эвлэх юм байна уу? Сайхан зүсч байна уу? Сайн уу? Сайхан бисч байна. Мөр урд нь уяа гэдэг байна уу? Үлээ ба. Их нутгаар ороод. Зурглаач. Булаг дээр очиж. Энд ингэж амьдарч байсан өвд эцэг ах амьдралын тухай түүхөө ярьж газар дээрээс нь. Тэгж үзүүлсэрлэгээр ингэ явж байна. Одоогоор бид нөт Дэлхийн хангай сумынхаа хой талд ирчихсэн. Яг энэ дундор одоо морь давхдаг байсан нь хонгорын одоо урд ингээс ярьж байна. Одоо ингээд миний мэдих хонгор тэгээд энэ зараа за энэ хангийн хөрөн за тэгээд Дэлхийн хангай уул энэ маань өнөөдөр тодон харагдаж байна. Энэ хангийн уулын яг наад үзүүр дээр манайх бас аав ээж маань ажил гэж амьдарч энд шинэ гэрэн барьж байсан энэ түүхэн одоо газрууд байгаа юм. Ингээд тав хүндээ цааш аргуудаг гэдэг тэр газар очиж бидний өвгдээчийн төрсөн тэр газар дээр очиж дахин тав хүндэд нутгийн одоо түүх шалтгараас яаж их болно ах トゥ нарийнхаа. За одоо бид Дундгой аймгийн Дэлхийн хангай сумын Дэлхийн хангай уулын арын бодог гэдэг газар ирсэн байна. За энэ газар ирдгийн учир юу вэ гэхлээр энд бол манай намгийнхан одоо овгийн манай дээдэс амьдарч нутаглаж энд адуу малан адгуулж энд амьдарч байсан одоо ийм дээдсийн одоо өдгийн нутаг юм аа. Тэгээ би намгийнхан гэдэг хүний энэ овгийнхны түүхийг одоогоо 5 жилийн тэртээ ах トゥ нарийн одоо аж буйнаар хамтран энэ одоо түүхийг одоо энэ номыг бүтээж өнөөдөр манай ах トゥ нарын өөрөх бүрд одоо энэ ном үрсэн гэдэг хийж байгаа. Тэгээ энэ намдаг гэж одоо ямар овг байсан бэ? Ямар хүн байсан бэ? Бид хаанаас гаралтай юм бэ? Мэдээж бид нар одоо тэнгэрээс нь гадаас ургаагүй. Тийм учраас бид нар энэ Монгол намны их нутагтаа эзэн болж өдийг хөрсөн. Тэгээ энэ нутаг бол яхаарахгүй байна. Бидний дээдсийн нутаг бол энэ ар болгын ус гэж энэ одоо дээр үед энэ ард талын одоо энэ болог бол маш задгаа одоо устай. Задгаа устай олон одоо болгын нийлбэр яг их нь бол энд байдаг байсан. Тэгээ манайхан бол ерөнхийдөө энэ урд тал энэ зүүн тал хой талаанууд ингэж тойрч, өвлж, зунзаж, хаварж, намарж энэ дөрвөн одоо удиралд адуу мандан одоо адуулж амьдарч байсан ийм учиртай юм аа. Өнөөдөр бид ургийн баяран одоо хийж энэ намгийнхны одоо овгийн дулмын одоо охины одоо үр сад нарын одоо уулзалтыг бид хийж байгаа. Тэгээ энэ дүүнартаа би энэ нутаг ямар нутаг ус нь бидний дээдс амьдарч байсан юм бэ гэдгийг бодтер нь харуулахын тулд өнөөдөр яг энэ булаг гэдэг энэ газар ирээд байгаа юм. Өнөөдөр бидний одоо аав ээж эмээ өвөө нарын одоо төрж өссөн одоо газар намтар түүхэн дээр бол ар булгал гэж байна. Булаг төрсөөл гэж байна. Тэр учраас ийм үс булаг гэдэг бол одоо ийм газар байдаг юм аа. Тэгэхээр энэ булаг гэдэг одоо түүхийн экскурсиас аваад үзэх юм бол архивын одоо баримтуудыг судалж үзсэн. Тэгээ нэг 1820-ад оны үед бидний нэр хүлээдных нэгэн одоо эмэгтэй энэ тус одоо ажил амьдарч яваад шулуун гэдэг нэг охин сайхан охин төрүүлжээ. Хамгийн хоёр том охин азар асраад хоёр том одоо лам хүн байсан. За одоо хоёр дүүн дам баримтсан жамын гээд бас хоёр лам ийм дөрвөн ламтай. Тэгээд нэг охинтой тийм одоо айл байж. Тэгээд тэр нэгэнтэй одоо лам бол тэр хууль одоо жам ёсоор бол өрг толгойлох хэрэггүй байхгүй. Тийм учраас хамгийн одоо том хүү намдгаараа авгалж намдгийнхан гэдэг ийм одоо айл болсон байна. Тэгээ намдгийнхан гэдэг бол уран гэр бүл явсан байна. Намдгийн одоо тэр чулууны хамгийн дан охин Шимэдийнхэн гэдэг нэг тустай гэр бүл. За дараагаар нь одоо манай одоо аав ээж дулам тэр өөрийн ах Жамитай бас нэг бүл болж тустай нэг айл. За дээр нь чулуун эмэг их маань өөрсдийнх нь үр хөвгүүдэд тустай одоо нэг гэр болоод энэ гурван айл энэ одоо
авид одоо гурван айлууд бол хотлож нүүддэг. Нийтдээ одоо нэг 500-аар адуутай 30 гаруй тэмээтэй. За хонь яваа нь бол одоо нэг 1000 гарсан. Энэ утга өснөд бол одоо нэлээд одоо алдартай. Манай одоо нутгийн Ахмад Сэлэн орнол гэж одоо манай нутгийн одоо бараг нэвтрэгээ толиулсан нэг хүн байдаг. Одоо өмнө аймагт байдаг. Тэр хүний одоо ярьж ирсэн нь бол Булагт бол одоо танай намдгийнхан бол одоо хамгийн баян айд байлаа. Манай нутгийн булгийнхны жоохон амьдрал тааруухан госод танай хаяанд бууж мал сүргээс малдж өөрснөө одоо мал тасалж өгч эндээс амьдралынхаа гараа гэхэж олон хүнд одоо боён үлдсэн юм сайхан алаа гэж одоо ингэж ярьдаг юм байна. Тэгээ энэ намдгийн ураг удмын одоо аваад үзэх юм бол хамгийн дээдх нь одоо миний мэдж байгаа Тамжив гэж ийм эмэгтэй байна. За энэ эмэгтэйгээс одоо гарсан тэр азар асар за жамин дамсны чулуунгаар 4 нэг охин байна. За энэс одоо энэ 3 айл дотор төрсэн усууд бол тэр чулууных нь бол энэ архивын одоо 1924 оны тоогоор авч ирсэн тоогоо одоо мэдээгээр шүү. Тэр чулууны чимэд гэдэг одоо хамгийн том охин нөхөр банзагчийн хамт за дээр хүү цэмбэлд орж охин долгор хүү нэмд орж байгаа. За дараагийнх нь одоо охин бол Цэрэн гэж байсан байгаа юм. За Цэрэн гэдэг охин бол 1900 он төрсөн. Хамгийн том охин Рулам, дараагийн охин Норов Бэлжид. За дараагийнх нь хүү Пүрөвд орж, дараагийн охин бол Улжит, дараагийн хүү Нямд орж Мэдэг гэж ийм додоо хүүхэдтэй ийм эмэгтэй байсан байна. За намдаг гэдэг бол өөрөө гэр бүл бол тухайд гэр бүл байгаагүй. Нэлээд одоо 8 банц хийдэг олон малтай 8-ийн тулд эндээс мал авч нутгийнхнаас одоо мал 3 төгрөгөөр аваад тэгээ туураар хойш нь Улаанбаатар авиж туурын авиж Улаанбаатар гэж тэр малын одоо ахиу хүмүүнээр өгдөг. Тэгээ нэлээд одоо хөлжсөн. Дараагаар нь өөрөө энэ Өмнөгөө аймгийн Хөйтний гайл гэж байсан. Тэр гайлын газраас төрийн гал бааж гайлын одоо ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд тэнд ажиллаж явахдаа бас урагшаа хятад руу одоо явдаг. Тэндээс бараа таваар одоо нэлээд авчирч наашраа одоо цай байлам торгоо юу гэдэг тэрнийг авчирч нутгийн ардмд одоо 8 ялдаг. Тиймээс нэлээд одоо чинээдэг ийм хүн байл. Тэгээд энэ намдаг гэдэг хүн бол 1906 он төрсөн 1940 оны үед урагшаага одоо бас 8 хийж яваад юм уу. Тэгээд орсроггүй алга болсон. Тэгээд тэр үед намдгийнхан гэж өгүүлж байгаа тэр хүнийг нас барснаас хойш бол Жамил намаар одоо юу өрхийг тэргүүнээр нэрлэх болоод тэгээд Жамаагийнхан Баян Жамаагийнхан гэдэг тэр Жамаа гэдэг үг бол өөр юм бол лам дэдгэр хангасмын бануун талд ухаа овоо гэж байдаг. Тэр ухаа овоо ингээд лалхын сүм гэж байсан байна. Лалхын хийд гэж тэр хийдийн жасын нар байсан. Тэр одоо хийд нь бол тэр азар гэж 2 том лам. Манай тэр чулуун одоо эмигийн хамгийн том тэр Тамживын хамгийн том 2 том лам. Тэгээ тэр 2 том лам бол тэнд нутаг одоо нэлээд нэр хүндтэй тийм одоо хамбанаар одоо байсан гэж. Чулуун эмиг их бол өөрөө юм хам үздэг хаддаг. Манай Шармаа их өөрийнх нь дурсамд бичсэн байд. Тэр чулуун эмиг их бол тийм гар дээр одоо ингээд юм хаддаг. Тэр хүн амьд одоо мэргэлж өгдөг. Тийм төлөгч удган маягийн тийм их мундаг хүн байсан юм аа гэж ярьдаг. Тэгээд сүүлдэн зайлвал 1951 онд чулуун эмиг их маань 1874 онд төрсөн. 1951 онд 70 эдэн настай бурхан болоод тэгээ бурхан болсны дараа энэ удаа гэж энэ хойно одоо төмөрөөр таалаг гэж тийм булгаа болоо тэр хойгоор энэ атад тэнд одоо манай Шармаа их амаа нэм 2 бурхан болгоход нь тэмээн дээр тэгнэж байж тэнд гээж оршуулга яг тэнд гээчээд одоо ирж байсан гэж тийм түүх ярьдаг. Тэгээ Жамаа баян бол лам байж бод баригдсан. За тэр хамгийн 2 том лам бол нэг лам нь бол нөгөө 20 одооны ихээр эд хэлмэгдүүд эхлэх үед урагшаан гараад баригдахгүйгээд Өмнөгөө аймгийн аймаг руу яваад гол сургуу одоо алга болсон гэж баян зов ярьдаг байхгүй. За дараагийн тэр асар гэдэг лам нь бол энэ манай энэ нутгийн хуучлал домог шиг юм л да. 2 том одоо хувилгаан байсан гэж хэлдэг.
Тэгээ энэ асар нь болох таган зэрэг нэг айлт хоёр хуйлгаан байх учиргүй юм аа. Тэгээ миний их цаг боллоо гэд одоо энэ булгийн гурд дэмж дээр байсан гэж ярьдгийг айлд буугаад тэгээ миний явах зүг боллоо гэд тэгээд тэр айлаас хүрэн халзан мөртөө гараад хоошоо давхсан чинь тэгээд энэ хурганы ясын тийм цагаан уул гараад тэгээд тэнгэр цагаад тэгээ ангин нэргээд газар дээр нь алсуулсан. Тэгээд тэрнээс хойш манайхан бол хүрэн халзан мөрөнд орооноор хамаагүй явдаг. Тийм одоо стой юм гэлээ. Тэгээ энэ хоёр том лам байхгүйсэн. Тэр дам зэрэг гэдэг лам чумгүй хэзээ хаана яаж байсан нь тодорхой баримт байхгүй. А жамин лам нь бол тэгээд нөгөө лам нарын шинэ энгийн болгоод тэр жамин ах чинь өөрөө баригдаад хоошоо Улаанбаатар хотын тэрэд 20 ингээд 10 жил ял эдлээд тэгээ ял эдэж байхдаа бөмбөр ногооныг барихад орсон. Одоо бөмбөр анхны театр шүү. Тэр хүн маш гурван байсан. Тэгээ тэр их гурван байсныг одоо яаж мэддэм гэлэр ерөөсөн. Сав маш нарийн сав. Сур ингээд хооронд ингээд наачад сур тасаад. Ямар догшаад байна. Уур тэр уургыг үлэрсэн одоо бид нар чинь уургыг ороод яадаг шүү дээ тийм ээ. Тэгдэг уургыг тагнаалтад наачдаг. Тэгээ тэр ямар цав байсан юм гэлээ. Үхрийн одоо тухны ярьсан шүү дээ. Энэ тухны ярсыг зумлаад тэгээ чанаад байдаг. Тэгээ сүнгүй дээр нь одоо юу хийдэг юм мэдгүй. Одооны сав байдаг. Тэр чинь шанар зунгаар байдаг. Дээд зэрэг одоо юм хийдэг байсан. Тийм учраас тэр чинь тухайдан замрын дунд чинь маш их уран усууд байсан. Тэгээд энэ бөмбөр ногооныг одоо барихад оролцсон. Тэгээд ял одоо сурлагдаж ирээд энэ нутагтай байж бод манай хор сүрийг шилдэг. Энэ нэг өвөл энэ уулын дотор үлдсэн. Тэгээд их сэргэлэн цовоо тийм тарган дуу тийм бор хүн байсан юм аа. Тэгээд хүүхдэд бидэрт надад хоол нэг ганцхан хүмүүс шаасан гал нэг хоол өгдөг. Голтой хоол, борцтой хоол өгдөг. Илүү хоол өгдөг. Эмэгтэй хүн хоол өгдөг. Дэдэн сумч гэдэг өгдөг. Тэгээд би тэр үед хоолсоо гэж ярьдгийг тэр үед энийг харамж өгөн байсан баг. Тэгээд одоо аарууд өөр юм бол ингээд бай тэнэж ичвэл тэгээд тэнд нь одоо борцоос шууд борц байна. Тэнд одоо хавьдах их байхгүй. Тэгээд өөрөө тэр хүн чих нарийн одоо энэ булгийн усан дээр ингээ адуугаа ураагаад ирдэг байна. Тэгээ гүүгээ байдаг. Тэгээ булгийн усан дээр байж гоод унгаа өөрөө уурахгүй нахтлаад бүгдийг нахтлаа. Маажиж байж гоод бүх унгаа бариад өчтдөг. Тэгээ баян зог нөгөө морийг болгуулдаг. Яадаг вэ? Олон адуун дотор байчаад догшин өрөө болоод олон адуун дотор шагаа өчтдөг. Тэгээ нөгөө морь чинь болгож чадахгүй. Тэгээ адуудаа нөөсөөр гоод тэгээ морийг сургадаг. Тэгээ тэр одоо тэрнээс хойш манай чинь одоо олон зээр дадуутай олон хурдтай байсан. Сүүлд нь манай одоо энэ аавын ээж бидний одоо бид багаа гэж ярьсан дулам одоо эмээ маань бол гин тэр мөжгөөтэй бас амьдарч байсан. Тэгээ одоо мөжгөөгийн одоо хамгийн том охин бол манай Шармаа гэж. За дараагийн одоо хүн бол тэр Бадраа Хорсрэ гэж Гонгой гэж. Энэ одоо манай мөжгөөгийн дуугтай. Тэгээ мөжгөө манай одоо тэр хөргөн ороо тэр олон адууг малж явах. Олон сайхан хурдуулж энэ одоо болгоодтай бол олон одоо хурдны гайхамшиг өгүүлж ирсэн гэх ингэж яддаг. Тухайд одоо ногоо мөжгөө гэдэг. Моринд одоо их мундаг тийм хүн байжээ. За тэгээд энэ асар тэр жамин одоо өг ярих юм дэрэгтэйгээр энэ шимэдгээний дараа тэр цэрэн гэж охиноос гарсан 7 хүүхдийн дээрээс дараагийн дунд охин дайсвар гэж байсан. Тэр чулуун эмээ дайсвар гэж төрүүлээд өөрийнх нь аав болох хүн сайгаа одоо тэнд сайгаа усам гэж байгаагүй л дээ. Тэгээд тэнд аавд нь болох тайж хүнд өргүүлчихсэн. Тайж хүнд өргүүлчихсэн. Тэгээд тайжийн одоо охин нэлээд тийм одоо баян чинэлэг эрх дураараа өссөн морин дэх хэрэмгийн их ганган гоё хүүхэн байж байгаа. 31 настай даа. 37 онд болсон юм. Тэр утга цэрэн гэдэг одоо энэ улам Норвеж дэгж бүрүүдж үзээд ээж ням дурж ах мэдгийн одоо ээж тэр цэрэн гэдэг чинь бас их сайхан хүүхэн байсан. Тэгээд ээж нь тэр намдаг ахыгаан дагаж гадагшаан тогтч явж 8 замын хийдэг их ганган шав гоё хүүхэн байсан. Тэгээд 1937 онд өвөл гэдэг баха цагаан сараа боо хийгээд тэгээ хүйтэн илүүгээд дотор хувцас сольж байгаа. Тэгээ хатгаагаад тэгээ 37 наснда охин болсон юм. Тэгээ тэр дайсрын одоо гэдгийн одоо үр хөвгдөд болгоод одоо сономсрах.
За тэгээд дараа нь одоо охин Цэвэлмаа гэж байгаа. Өдөөгийн одоо Цэвэлмаа гэж байна. Одоо энэ одоо дотоос ганцаар одоо амьд байгаа энэ хүн. Одоо 90 насны насалж өнөөдөр манай ургийн уулсанд орж байна. Дараагийн хүн Цэнсүрэн ах гэж байгаа. Тий. За тэгээд дараагийнх нь манай эмэг их. Миний одоо эмээ таарын эмэг их юм нэг. Бид бага гэж ярил дулам одоо эмээ маань бол манай багаагаас 7 хүүг төрсөн. Хамгийн тунд гүрд орж гэж. Дараагийнх нь манай Аюуш, дараагийнх нь манай Шарамай гэж, дараагийнх нь Сэрэндэрж ах, дараагийн нь Бямбах, дараагийнх нь Бадраа. Тэгээ Баянзавах, Хорсон Гонгоо гэд ийм 7 хүн одоо хүүг төрүүлсэн. Тэгээ өнөөдөр энэ 7 хүүхдийн хүн үс садыг өнөөдөр бид нар уулзуулж байна шүү дээ. Тийм учраас энэ одоо ахын дүүс тав хүнд бидний үүдээс хаана яаж амьдарч байсан бэ гэдгийг л одоо бид нар хийж байгаа юм. Бохом баанчиг гэж, сүүдэнд намбын баанчиг гэж нэрлэж байсан. За энэ хүн байгаа юм. 1918 онд төрөөд 1977 онд бурхан болсон. Энэ охин манай биш хүүхнээс огтойр гэж 3 хүүхэд байдаг. Ийм л бодно. Энэ улсад бүгдээрээ энэ нутагт энэ одоо уусыг ууж энэ одоо нутагт бүгдээрээ одоо мал сүргийн адуулж хэд номд одоо шавидж бас баян чинэлдэг. Хэнээс юу ч одоо хараг дутгааргүй элбэгдээд бүгд армаг сайхан одоо амьдч байсан юм аа гэд. Тийм учраас өнөөдөр бид нар энд өвөг дээдсийн их үлгийг болсон. Унган нутаг нь болсон. Уусан ус нь болох энэ одоо булгийн дэнжид энэ газрыг бид нар энэ үзүүлэх гэж энэ одоо бяцхан бичлэгийг одоо хийлгэж байгаамаа. Ингээ та бүхэн энэ үр өдмийн тухай одоо би хоорондоо танилцаад тухтай ярих учраас энэ одоо яриагаа газар онтон холбоод энэ одоо яриагаа ингээд төр өндөр явуулж байна.